Бүхний өглөөний хамгаалан айлтгая. Би Отхон Баатар боловсролын судалгааны үндэсний хүрээлэнд ажилладаг. Та бүхэнтэй бас уулзаж бас нэлээд чухал ийм үйл ажиллагаан дээр бас нэлээд хамааралтай гэж хэлж болох тийм ээ. Ач холбогдолтой гэж хэлж болох ийм мэдээллийг хуваалцах ийм завшаан гарсанд бас талархаж хүлээж авч байна. Тэгэхээр ховсож буй боловсрол гэдэг нэг ийм ойлголт байна тийм ээ. Энэ дээр ер нь одоо бас бид нар бас нэгдсэн нэг ийм ойлголт мэдээлэлтэй байж бол цаашаа бас ямар ажлууд энэ хүрээнд хийгдэж байгаа юм бэ гэдэг дээр бас ярилцах шаардлага гарах байхаа гэж ингэж бодож байна. Тэгэхээр ялангуяа энэ ковид гэж би сая бас манай эхлээ зарласан манай хүний ярианд гарлаа. Ялангуяа энэ бол бас нэлээд их зүйлийг сануулж ойлгуулсан ийм дэлхийн нийтийг хамарсан их айхтар ийм үзэгдэл болсон. Тэгэхээр энэ ковидын дараа бол одоо яг зарим байгууллагуудын тоо статистик харьцангуй ялгаатай ч гэсэн ойролцоогоор 1.5 тэрбум хүүхэд сургууль сурах одоо боломжгүй болсон ийм нөхцөл байдалд байсан. За ингээд 1.5 тэрбум төр суралцагч бол ирээдүйд 2050 он гэхэд бол яг хөдөлмөрийн зах зээл дээрх ажиллах хүчний 90%-ийг бүрдүүлж явах ёстой ийм хүн ам. Гэтэл энэ тэнд бол боловсролын асартлан хоцрогдол үүсчихсэн. За гэтэл тэр хүмүүс бол ирээдүйд олж болох амьдралынхаа орлогоос 17 тэрлион долларыг алдаж байгаа. Энэ боловсролын үйл ажиллагаанд хамрагдаж чадаагүй гэсэн болоод 17 тэрлион доллар тийм ээ. А гэтэл 17 тэрлион доллар гэдэг бол одоо өнөөгийн үнцээр бол одоо дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 14%-ийг эзэлж байгаа. Тэгэхээр энэ боловсролын энэ хоцрогдол тийм ээ, энэ сургууль завсардал тийм ээ, сургуулиас гадуурх байдал бол одоо ийм том хохирлыг бол одоо ирээдүйн одоо энэ иргэдийн амьдралд бий болгож байна. Тийм учраас энэ өнөөдрийн энэ дэлхийн хүн амын 20% хүртэлийг эзэлж байгаа энэ 18-аас доош насны энэ ирээдүйн энэ ажил амьдралтай холбоотой энэ асуудал руу бол зайлшгүй анхаарал хандуулах шаардлага байна гэдгийг бол дэлхийн залуучууд уриалаад нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгтээ хамтраад одоо энэ уриалгыг дэвшүүлсэн. За энэ уриалгад бол дэлхийн 133 улс бол нэгдсэн. Бид нар бол энэ чиглэлд ийм ажлуудыг одоо хийх амлалт өгж байна гэдэг. За энэ 133 улсын бол нэг нь бол манай улс байсан. За энэ дээр бол үндсэн энэ хувирган өөрчлөлт гэдгийг бол үндсэн 5 хүрээнд бол харж байгаа. За эхнийх нь бол хөдөлмөрийн зах зээл, тийм ээ, ажил хөдөлмөр, доктортой хөгжлийн төлөөх, боловсролын төлөөх ур чадвар гэж. Илүү одоо хүмүүсийн одоо эзэмших ёстой ур чадварын асуудлыг анхаарч үзэхгүй болохгүй байна. За хоёр дахь нь бол багш мэргэжлийн хувирган өөрчлөлтийг бол хийх шаардлага байна. Гурав дахь нь энэ цахим технологитой холбоотой ийм өөрчлөлтийг бол хийх хэрэгжүүлэх хэрэг байна. За дөрөв дахь нь тэгш хамруулсан аюулгүй, эрүүл сургууль гэдэг зүйлийг бол бүрдүүлэх ёстой гэсэн ийм чиглэлийг бол баримталж байгаа. Тав дахь нь бол боловсролын санхүүжилт эдийн засгийн холбоотой. За ийм 5 чиглэлд бол ерөнхийдөө бол үйл ажиллагаануудыг дэлхийн улс орн бол одоо төлөвлөөд энийгээ бол замын зураглал гэж нэрлэсэн. За энэ замын зураглалтай бол тодорхой төлөвлөлт он цагийн дараалалаар бол төлөвлөгөө гаргаад ингээд ажилласан ийм байгаамаа. За тэгэхээр манай улсын хувьд бол нэлээд өргөн хүрээнд энэ замын зураглалыг боловсруулад маш олон үйл ажиллагааг төлөвлөсөн. Гэхдээ би эдийг боловсролын судалгааны үндэсний хүрээлэн илүү хамаатай хийж хэрэгжүүлсэн тодорхой чиглэлүүдийг ярихгүй бол энэ хугацаанд бол салбарын одоо энэ хэрэгжилтийн асуудлыг бол бүхэлд нь танилцуулахад бол мэдээж хэрэг бол хязгаарлагдмал байна гэдгийг бол хэлж байгаа. За поинтер хануулаа. За тэгэхээр ер нь бол танилцуулах зүйл маань ерөнхий энэ 5 чиглэлийн тодорхой 2 чиглэл дээр нь би анхаарал хандуулаа та бүхэнд бол яг одоо явж байгаа тодорхой үр дүн гарцсан хэрэгжилтийн хувьд бол үр дүн гарцсан ажлыг бол одоо танилцуулъя. За эхнийх нь бол нэгдүгээр чиглэл буюу энэ цахим шилжилт. Энэ дээр манай улс яг ямар хөө ажлууд хийгдсэн, тэндээс бидний бас нэлээд одоо оролцоотойгоор хийсэн ямар үр дүн гарсан. За хоёр дахь нь бол 3 дугаар чиглэл байж байна. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн үзэл баримтал боловсруулах гэдэг зүйл бол яг энэ замын зураглалд бол багтцсан. Яг энэ том яллаараа багтцсан байж байгаа юм. За ингээд хоёр дахь хэсэг нь бол сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийг шинчлэх гэдэг асуудал байж байна. За ингээд дөрөвдүгээр үйл ажиллагаа буюу энэ чиглэл 3 хамаарах үйл ажиллагаа нь бол энэ төрөлцсөн ахлах сургуулиудыг бол одоо хөгжүүлэх. Энэ тал руу бол одоо анхаарч ажиллах хэрэгтэй байна гэсэн энэ үйл ажиллагаануудын хүрээнд би бас ямар үр дүн гарваа гэдэг дээр бол та бүхэнтэй мэдээлэл хуваалцъя гэж бодож байна. За цахим шилжилтийн тухайд бол энэ дээр бас бид нар чанартай холбоотой, санхүүжилттэй холбоотой, хүртээмжтэй холбоотой асуудлуудыг ярьж байна. Энэ бол аль алинд нь хамаарах хэвээр юм үзүүлэлт байж байгаа. Ер нь бол эхлээд энэ сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын хөтөлбөрийн хэрэгжилтийн нэг жөртгийн тоод гэдэг зүйлийг судалгааны үндэстэй гаргаж ирээд за энэ дээр бол Монгол Улсын засгийн газраас
энэ хувьсах зардлын хэмжээ итгэлцүүр журам батлах тухай тогтоолыг бол гаргасан. Өөрөөр хэлбэл энэ судалгааны үндсэн дээр бол энэ тогтоол гараад хэрэгжиж эхэлж байгаа. За энэ хэрэгжснээр бол нэг суралцагчид ноогдох цахим хэрэглээний зардлыг хувьсах зардал дотор нь суулгаад өгсөн байж байгаа тийм ээ. За энийг та бүхэн мэдж байгаа. Одоо энэ сургууль дээр ажиллаж байгаа, цэцэрлэг дээр ажиллаж байгаа хүмүүс мэдж байгаа. EBS дээр бол хувьсах зардлын 2.2% нь сургуулийн өмнөх боловсролд бол хувьсах зардлын 0.2% нь бол цахим технологи яг энэ захим сургалтын зардлыг бол зайлшгүй суулгаж энийг бол одоо хэрэгжүүлнэ гэдэг ингээд заасан. За энэ бол энэ чиглэлд хийсэн бас нэг том чухал ажлуудын нэг байлаа. Засгийн газрын төвшөнд аваачиж бол одоо шийдсэн юм ажил. Энэ бол санхүүжилтийн хувьд боловсролын чанарыг ахиулахын тухайд бол бас ач холбогдолтой юм ажил болсон гэж ингэж хэлж байна. За дараагийн нэг ажил бол энэ бүх нийтийн энэ захин боловсролыг бас ахиулах талд бол одоо онцгой арга хэмжээ авах шаардлага байна гэж одоо үзэж байгаа. Ягаад тэгэхээр ер нь одоо дэлхийн өрсөлдөх чадварын индекс гэдэг тийм байдаг тийм ээ 141 140 улс ингээд оролцоод ингээд явж байхад манай улс ялангуяа энэ хөдөлмөрийн насны ажиллах хүчний одоо энэ захин чадвар маш хангалтгүй үзүүлэлттэй байж идэг. Дандаа нэг 130-аас 140 хооронд ингээд байж идэг. Тэгэхээр энийг одоо ингээд одоо сайжруулахгүй болвол цахимтай холбоотой шийдлүүд бол ажлын байр дээр маш их болчиход байдаг. Ажиллах хүчний одоо нэг гүйцэтгэл цахимтай холбоотой цахим чиглэл суурч чадвар нь хангалттай байгаа зү. Тийм учраас энэ албан болон албан бус боловсролын сургалтаар иргэдийн эзэмших ёстой энэ мэдээлэл харилцааны холбооны технологийн чадамжийн бүтцийн хүрээ гэдэг зүйлийг гаргаад өөрөөр хэлбэл нөгөө чадамжийн хүрээ гэдэг зүйлийг гаргаад за ингээд энэ чадамжийн хүрээ бол мөн сайдын төвшөнд очиж батлагдаад за энэ дээр суурилсан энэ насан туршид зориулсан мэдээлэл харилцаа холбооны технологийн боловсролын сургалтын жишг хөтөлбөр гэдэг зүйлийг бол боловсруулсан байж байгаа. За одоо ингээд яаж юм нэхэр албан болон албан бус боловсруулаар ажлын байран дээр гарсан хүмүүс ч гэсэн энэ мэдээллийн технологийн чадвар, захин технологийн чадвараа бол тасралтгүй хөгжүүлэх боломжтой тэр жишг хөтөлбөр нь явж байна. За саяхан 14 хоногийн өмнө бол яг энэ хөтөлбөрийн дагуу бол тодорхой хүрээнд сургалтуудыг хийгээд эхэлсэн байж байгаа. За энэ сургалтын дээр мөн бидхэн бас ажиллаад бас энэ иргэдийн захин чадварыг хөгжүүлэх чиглэлд бол анхаарал үйл ажиллагааг бол хэрэгжүүлээд бол явж байна. За дараагийн нэг бас онцлог зүйл бол энэ сургалтын хөтөлбөр агуулгатай холбоотой үүнийг бол цахимтай холбож шийдэж байгаа шийдлүүдийн нэг нь бол англи хэлний Pearson захим хөтөлбөр байж байна. Бид нар мэдж байгаа ер нь бол манай англи хэлний ерөнхий боловсролын гүйцэтгэл бол энэ боловсролын үнэлгээний төвөөс хийж байгаа үнэлгээн дээр бол нэг 30 тэгээд 40% тал байж идэг. 100% сураад гарах хэвээр тэр гүйцэтгэл бол нэг 40% та явж 10-аад жил ирлээ шүү дээ. Энэ дээр бол нэлээд өсрөнгүй ийм одоо шийдэл хийх нөгөө талаасаа бол одоо олон улсын стандартад ахиулсан энэ англи хэлний боловсролыг бас захим технологитой хослуулж эзэмшүүлэх талдаа бас одоо шийдэл гаргая гэдэг. Одоо энэ дээр Pearson олон улсын байгууллагатай хамтраад за ингээд бол эхний байдлаар бол туршилтын хэмжээнд үүнийг хэрэгжүүлж үзээд за энэ дээр тодорхой үнэлэлт дүгнэлт өгөөд за ингээд дараа нь бол үндэсний хэмжээнд нэвтрүүлэх байдлаар одоо ингээд 5 дугаар ангиас авахгүйд одоо ингээд Pearson хөтөлбөр бол ингээд үе шаттайгаар ангид болгоноор бол боловсролын төвшин бүрээр ингээд шилжиж хэрэгжих юм боломж бол бий болцсон байж байна. А одоо үүн дээр нэмэгдээд бол одоо бас илүү одоо бага наснаас нь бага ангиас нь бас ингээд англи боловсрол эзэмшүүлэх шаардлага байна гэдэг дээр бол нийгмээрээ бас хэлэлцээд ярилцаад ингээд явж байгаа. Ягаад тэгэхээр бол одоо дэлхийн 5 хүн дутмын нэг нь бол англиэр харилцдаг болж байна. Бидний яриад байгаа мэдээллийн технологи за ингээд шинжилгээ ухааны тодорхой хөгжилд чиглэсэн энэ бүх судалгаа шинжилгээний материалууд бол англи хэлээр бичигдэж байна. Энэ талаас бол бид нар анхаарах шаардлага байна гэж ингэж үзэж байгаа. За үүн дээр бол ерөнхий боловсролоос гадна бол мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд дээр тийм ээ мэрэгжлийн боловсролын сургалтын байгууллагууд дээр бол одоо яг захим технологи руу чиглэсэн энэ BTEC гэдэг хөтөлбөрийг бол одоо хэрэгжүүлээд үр дүнгийн бол бас ингээд үзээд явж байгаа ийм сайн туршлагууд бол байна. Энийг бид нар бол ингээд цаашаа тасралтгүй үргэлжлүүлж төгөлдржүүлэх юм бол шаардлага бол би мэдээж хэрэг одоо тодорхой сорилт бэрхшээлүүд тулгарч байгаа. Тэрийг бол энд бол тоочод бол яах вэ? За үүнээс гадна бол бид нар та бүхэн мэдлээ энэ захин платформ болон мэдлээ сургууль гэдэг байж байгаа тийм ээ. За мэдлээ платформд бол бид нэр ерөнхий боловсролын 1-ээс 12 дугаар ангийн одоо бүх сургагчдын аудио хувилбарыг бол одоо QR кодоор байршуулсан байж байгаа. Энэ дээр бол одоо харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд бол аудио хувилбар нь бол шууд сургагч дээр байгаа дасгал даалгавар өгүүллэх нь бол уншаад өгчдөг ийм боломж бол энэ дээр ингээд бүрдсэн байж байгаа юм. За энэ дээр бол одоо Финландтай хамтраад бол идүүтэн гэдэг ерөнхий боловсролын багангийн математикийн сургалтын чанарыг ахиулахад чиглэсэн энэ одоо энэ бол зөвхөн шинэ хөтөлбөр ихээс илүү одоо манай агуулгад нийцсэн захин даалгаврын сан баг. За энэ бол одоо хэрэгжээд
бас ер нь ингээд бид нэр ингээд дундуур мониторинг хийгээд явж байхад бол бас нэлээд сайн ололттой үр дүнгууд бол гарч ийн. Мэдээж хэрэг одоо цахим технологийн хэрэглээний ур чадвартай холбоотой бэрхшээлүүд бол байсан. Гэхдээ энийг бол бид нар бол даваад гарч ийн. За үүнээс гадна бол багаангийн 1-5 дугаар ингээд сурах хүчгийг бол одоо бас бүх дасгал даалгаврын интерактив хэлбэрлүү бол шилжүүлсэн. Энд дээр бол багш заавал цаасан сурахчтай ажиллаад байхаас илүүтэй шаардлагатай тохиолдолд бол цахим хэлбэрээр дасгал даалгавруудыг ажилуулад өгөгдөл мэдээллийн багш өөрөө хүүхдийн гүйцэтгэл бүх зүйлийг бол процессын хувьд бол хянах, мэдээлэл цуглуулах юм боломжтой ийм болчихж байгаа. За энэ бол одоо яг манай энэ цахимтай холбоотой энэ замын зураглалд туссан үйл ажиллагаануудын бас нэлээд одоо чухал хэсэгт хамаарах юм ажил байна. За үүнээс гадна бол энэ сургалтын хэрэглэгдэхүүнтэй холбоотой зүйл дээр бол одоо манай орон нутгаас ирсэн багш нар мэдж байгаа. Ер нь сургуулиуд нь яг сургалтын хэрэглэгдэхүүн яг ямар тооны ямар зүйлс байж идэх, тэрнийхээ хэдэн хувийг багш нь ямар хэмжээнд хэрэгжилж идэх. Энэ зүйл өөрөө ямар ч одоо нэг талаасаа хэрэглээ муутай, нөгөө талаасаа бас хяналт багтай ингэж олон жил явж ирсэн байна л. Тэгэхээр энэ дээр бол яг энэ ерөнхий боловсролын 23 судлагдхуун дээр бол сургалтын хэрэглэгдэхүүний ангилал шаардлагын хүрээлэнгээс гаргаж баталж өгөөд энэ шаардлага дээр суурлаад энэ lab гэдэг. Энэ дээр бол одоогор 699 бүлгийн 3967 нэр төрлийн 112,000 гаруй ийм хэрэглэгдэхүүн бол одоо ингээд цахим дээр бол ингээд сургуулиуд дээр байна гэдэг ингээд байршиж байгаа. За энэ дээр бол яаж юм гэхээр нөгөө хэрэгжилтийн байгууллага нь бол хяналт хийгээд за энэ сургууль дээр бол энэ хэрэглэгдэхүүн бол хомсдолтой, энэ хэрэглэгдэхүүн илүүдэлтэй байгаа нь яагаад илүүдэлтэй байгаа нь багш нар хэрэглэхгүй байгаа юм, сургууль хэрэгжүүлэхгүй байгаа юм уу гэдэг дээр нь бол тодорхой хяналт нөгөө талаас нь дэмжлэг үзүүлэх ийм одоо механизмыг бол бүрдүүлсэн ийм платформ бол одоо ингээд өнгөрсөн жил нээлттэй хийсэн тийм ээ. За ингээд үүнээс гадна бас манай үндэсний судалгааны хүрээлэн дээр бол энэ үндэсний бичиг аппликейшнийг бол одоо боловсруулад за энийг бол хэрэгжүүлж. Энэ бол одоо бүр ерөнхийлөгчийн тогтоол их хурлын захирамжтай ийм одоо том ажил шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол одоо өнөөдрийн байдлаар энэ үндэсний бичиг энэ аппликейшнийг бол 53,000 орчим хүн хэрэгжилж байна гэсэн тоог бол хэдэн сарын өмнө би бол авч харсан. Энэ тоо бол нэлээд ахисан байх. Одоо ингээд App Store, Play Store-оос бол нэг 20 гаруй мянга, 30 гаруй мянга бол ингээд татагтаад явж байгаа, хэрэглэгдэж байгаа ийм бол статистик бол байна. Тэгэхээр энэ бол цаашдаа бол ийм интерактив хэлбэрээр манайхан бол одоо энэ үндэсний бичгээ сурах тийм ээ, ур чадвараа ахиулах, цаашлаад одоо хэрэглэх ийм одоо нөхцөлийг бүрдүүлсэн одоо ийм аппликейшн одоо арга зүйн шийдэл бий болсон байна гэж ингэж харж байгаа. За үүнээс гадна бол энэ хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлд бол нэлээд ялангуяа энэ компьютерийн ухаан, STEAM боловсролын багаас нь одоо чанартай эзэмшүүлэх чиглэлд бол энэ чиглэлд бол нэлээд одоо ахиц гаргаад явж байгаа төрийн бас байгууллага компаниудтайгаа хамтраад энэ дээр бол санамж бичиг бол байгуулж ирсэн. За ингээм хамгаалсан сайдд санамж бичгийг бол байгуулж ийлаа. За ингээд одоо энд санамж бичгээр үндэслээд яг одоо компьютерийн ухааны хөтөлбөрийг шинжлэх ажил дээр яг энэ бүрэлдэхүүнээрээ бол ажиллаад эхний одоо үр дүнгээ гаргацсан явж байна. За би зарим үр дүнгээс нь хоошоо бас танилцуулнаа. За дараагийн нэг зүйл бол энэ сургалтын хөтөлбөрийн үзэл баримталтай холбоотой асуудал байна. Над хугацаа бас жоохон хангалтгүй байж би магадгүй гэж санаад байна. Тодорхой ярихыг хичээе. Ер нь бол энэ сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлалыг бид бүхэн болоод нэг талаасаа бол хэрэгцээ одоо хэрэгцээ шаардлага талаасаа нөгөө талаасаа бол практикт ямар асуудал үүсэж байгаа юм бэ гэдэг талаасаа бол анзаарч харж энэ одоо үзэл баримтлалаа боловсруулсан. Энд бол одоо үндэсний болон олон улсын хөтөлбөрийн зах зээл дээр бол зайлшгүй эзэмших ёстой энэ ур чадваруудын асуудлуудыг бид нар анхаарах шаардлага байна. За нөгөө талаас нь нийгмийн анхаарал маш их өнгөрсөн жилээс одоо яригдж ирсэн энэ PISA-гийн үр дүн байж байна. Ялангуяа тэр 378 гэдэг унших чадвар бол нэлээд хангалтгүй ийм байгаа. Энэ үр дүнгуудыг бол бид нар анзаарч харах ийм зайлшгүй шаардлага бол байна шүү. Энийг бол хөтөлбөрийн шинжилтээр ямар нэгэн байдлаар шийдлэх юм шүү гэдэг бол одоо практик үндэслэл болгож одоо хэрэгжилж байгаа. За нөгөө талаас энэ хөтөлбөр дээр одоо хэрэгжиж ирсэн 13 оноос хойш ингэж 10 жил хэрэгжиж ирсэн хөтөлбөр дээр бол үнэлэлт өгнөлт өгсөн ийм судалгаанууд. За энэ ерөнхий боловсролын төвшөнд хэрэгжиж байгаа энэ 174 сургагчид дээр бас үнэлэлт өгнөлт өгсөн ийм судалгаанууд. Энэ үр дүнгууд өөрөө одоо энэ шинэ хөтөлбөрийн үзэл баримтлал болон шинэ хөтөлбөрийн боловсруулалтаар бол одоо биелэлээ тусгалаа олж явах ёстой гэсэн ийм одоо нарийн судалгааны үр дүнгууд бол нэлээд түшгэлж энэ одоо үзэл баримтлал бол одоо боловсруулагдсан байгаа. За нөгөө талаасаа бол энэ нийгмийн олон талын бас хилцүүлгийг одоо бид нар бол чадан одоо хийсэн. Энэ 1500 гаруй хүн одоо оролцсон. Цахим болон танхим хэлбэрээр олон улсын бас одоо зөвлөх үйлчилгээнүүдийн одоо экспертүүдтэй бол хамтарч санал сэтгэлийн сонссон тийм ээ. Одоо энэ үндэсний одоо олон талт
оролцоон суралцсан байдлаар бол энийг хийхийг бол хичээсэн. Ингээд одоо суралцагчийн эзэмших чадамжийг бол бид нар өмнө одоо ингээд төвшин бүрдээ ялгаатай байдлаар биш нэгдсэн ийм чадамжийн хүрээтэй болоод үүнийгээ бол одоо суур болон ерөнхий чадамж гэж одоо оруулж өгсөн. Та бүхэн анзаарч явал энэ суур чадамж дотор бол энэ биеийн болон сэтгэл зүйн эрүүл мэнд сайн сайхан байдлыг бол одоо суур чадамжийн төвшөнд бол аваачж эзэмшүүлэхгүй бол болохгүй байна гэдэг дээр бол бидхэн санал нэгтэйгээр бол ингэж оруулж ирсэн байж байгаа. За ингээд бол суралцагчийн дүр төрх гэвэл нэг одоо бид нар бол ийм дүр төрхтэй ийм одоо чадвар эзэмссэн Монгол иргэнийг одоо энэ шинэ хөтөлбөрөөрөө бол одоо төлөвшүүлэх шаардлагатай байна гэж ингэж үзээд за ингээд бол цаашлаад одоо энэ сургалтын хөтөлбөрт заавал тусах ёстой нийтлэг агуулга дотор бол одоо гендрийн эрх тэгш байдал, хүний эрхийн боловсрал тийм ээ, иргэний ёс зүйн асуудлууд, доктортой хөгжил, энэ гамшигаас хамгаалах аюулгүй амьдрах ухаан гэдэг ч юм уу. Эдгээр агуулгуудад бол ямар нэгэн хичээлийг санал болгож байгаа бол тэр хичээл энэ агуулгууд руу ямар нэгэн байдлаар хувь нэмрээ оруулж явах ёстой. Тодорхой агуулгыг, тодорхой контекстыг, тодорхой дасгал даалгаврыг бол одоо ийшээ бол судлагдахны онцлогоос хамаарал оруулах ёстой гэдэг ийм шийдлийг бол үзэл баримтлалын төвшөнд бол шийдээд өгсөн. Би үзэл баримтлал дээр яг яаж орсныг та бүхэндээ бол харуулж байна тийм ээ. За ингээд бол суралцсан онол арга зүйн асуудлыг бол маш тодорхой зааж өгсөн байж байгаа үзэл баримтлал дээр. За үүнээс гадна бол захин технологийн асуудлаа бас хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх механизм болгож одоо ашиглана шүү гэдгийг бол тодорхой заагаад өгсөн байж байгаа. Энийг бол нэлээд дэлгэрэнгүй яриул хэцүү байгаа. За нөгөө талаас энэ тэг шамруулах зарчим арга зүйг баримтлах тухай гэдэг нэг том одоо бүлэг болгож одоо үзэл баримтлалтаар оруулсан байж байгаа. Энэ дээр та бүхэн анзаарч байгаа ганцаарчсан сургалтын төлөвлөгөөний асуудлууд байж байна. Дэмжих сургалтын хөтөлбөр гэдэг зүйл хоцрогдолтой хүүхдүүдэд зориул заавал одоо хувилбарт байж явах ёстой шүү. Нөгөө талаас бол энэ нэмэлт сургалтын хөтөлбөр буюу одоо ингээд авьяастай стандартаа давж биелүүлж байгаа хүүхдүүдийг тентэн саатуулаад байж болохгүйгээр уян хатан гэдэг боломжийг олгосон баяжуулсан хөтөлбөрийг бид нар байлгаж явах ёстой. За нэг талаасаа бол энэ хос хэлний сургалтын асуудлыг бол энэ хэл соёлын ялгаатай бүлгийн хүүхдүүдээс гадна бол энэ холимог гэр бүлийн соёлтой хүүхдүүд хүртэл орж ирж шít. Энд анхаарсан байдлаар одоо энэ сургалтыг зохион байгуулах чиглэлийн арга зүйн төвшөнд бол заагаад өгсөн ийм бол байж байгаа. За ингээд үр дүнд нь бол харж ин та бүхэн засгийн газрын одоо 176 дугаар 72 дугаар тогтоолоор үзэл баримтлах батлах тухай гэсэн тогтоол бол ингэж албажиж одоо legal info дээр байршсан байгаа. Та бүхэн миний танилцуулсан энэ бүх зүйлийг бол татаж аваад харах ийм бүрэн бололцоотой. Энэ дээр бол хөрх үр дүнгээ баримжаасан хяналт шинжилгээ үнэлгээнийх нь бол индикаторыг бол тавиад өгсөн байж байгаа. Энэ дээр дашрын тэглэхэд бол иргэний нэгэн бүх нийт боловсролын төлөө одоо боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг нь та бүхний төлөөлөл одоо тунгалаг зохицуулагч юм бол бас нэлээд одоо манлайлалтайгаар бол энэ үзэл баримтлал дээр бол үр дүнгууд нь маш сайн тусаж ингэж орж ирснийг бол дуулгахад бас таатай байна. За одоо бол одоо энэ сургуулийн өмнөх болон сургалтын хөтөлбөрийг ерөнхий улсын сургуулийн сургалтын хөтөлбөрийг үзэл баримтлал дээр суурлаад боловсруулах баг сайтын түвшинээр байгуулагдаад одоо бол ингээд ажиллаад явчихна. Энэ бол сөв багын төвшөнд бол хөтөлбөрийн шинжилгээ бол эхэлж байна. За энэ дээр бол бид хүмүүс цахимаар нээлттэйгээр бол энэ багт оролцох ажиллах боломжтой гэж үзэж байгаа, сонирхолтой гэж үзэж байгаа хүмүүсээ бол бүртгэж авсан. Илүү одоо нээлттэй байдлаар, уян хатан байдлаар одоо бид нар энийг хийя, олон талын оролцоон суурилсан байдлаар хийя гэдгийг бол одоо шийдээд ингээд явж гин. Хөтөлбөрийн одоо ерөнхий бүтэц бол ер нь бол яг энэ бол хөтөлбөрт баримталдаг бүтэц. За үүнийхээ дагуу бол бид нар дасгал ажлын дэвтэртэй байхаар бол одоо шийдэл гаргаад явж гин. Энд дээр бол эхлээд ангид суур юмнууд мэдлэг ойлголтоо авчдаг. За ингээд баттах хүлээ хийчдэг. Дасгал ажлын дэвтрээр агсан төвшөнд тодорхой хэмжээнд бол хүүхэд сонирхлоороо илүү жоохон оролдлого хийгээд хөгжих боломжтой байдлаар нь бас төвшинчлээд өгсөн. Тэрийг бол дасгал ажлын дэвтрээр нь дамжуулаад хүүхэд гэртээ авч яваад хийх боломжтой байхаар. За энэ дээр бол түрүүн бас би нэг 10-20 минутын өмнө ирээд энэ хойно бас олон жил ажилласан бас зөвлөх багш нартайгаа ингээ ярилцж байхад бол хүүхдийн цүгний ачаалал нөгөө талаасаа бол хүүхдийн дасгал даалгаврыг хомс байна, сурахчгийн дасгал даалгавар хомс байна гэдэг ч юм ийм одоо практик кейсүүдийг бол хэлж байна л да. Тэгэхээр тэр зүйлүүд бол яг энэ дээр бол шийдлээ олж байгаа. За эхлээд бол энэ сурахчийн гарын авлага гэдэг нь бол энэ сурахчгийг одоо бид нэр туршилтын төвшөнд бол одоо боловсруулж байгаа учраас бид нар сурахчиг гэж бол нэрлэхгүй байна. Яагаад гэвэл энэ бол улирлуулаар нь бид нар бол агуулга тохирц нийцлийг бол шалгах зорилготойгоор гаргаж байгаа учраас энийг бол сурахчиг гэж шууд хэлж болохгүй. Тэгэхээр эхлээд бол ангид багшийн одоо зааварчилгаагаар ажиллаад явж байгаа хэвээр шинжилгээ ухааны суур мэдлэг ойлголт авч байгаа хэвээр сурахчиг нь бол ингээд гарчна. За үүний араас бол яаж дасгал ажлын дэвтэр гэдэг зүйлийг өгчөж байгаа. Энэ дээр бол хүүхэд яг гэртээ аваад тэр бол ангид нь үлдчихэж байгаа. Тэр хүүхдийн жим бол цүнхний жим бол буурна гэсэн үг тийм ээ. Энийгээ бол гэрлүүг аваа явчихна дасгал ажлын дэвтрээ. Тэндээ ангид дээр сурсан юм
нэмж баттгаж хийж байгаа төрөөд ирэх боломжтой дасгал ажлын дэвтэн тусад нь өгч байгаа. За PISA-гийн үр дүнгээс бас уламжлаад одоо энэ монгол хэл дээр бол унших бичгийн агуулгыг тусад нь бүр зорилттойгоор тийм ээ тодорхой их үүд дээр ажиллах боломжийг хангаад унших бичгийг нь бол дахиад яаж нь тусад нь салгаад нэмгэн байдлаар ингээд улиралт нь гаргаад өгч байгаа. Ийм байдлаар ерөнхийдөө илүү бидний анзаарж байгаагаар бидний хийж байгаа ажил илүү одоо олон нийтийн оролцоо санал туссан байдлаар ангигтай бол хүүхдэд бодсон шийдэл гэдэг зүйлийг л хийж хичээж байгаа энэ дэр. За ингээд бол энэ зүйл маань бол тодорхой төврийн хүрээнд тодорхой хугацаанд агуулга тохирч нийцлийн багш сурагч дээрээсээ одоо ингээд судалгаа авч баталгаажуулаад сайжруулад ингээд дараа нь бол үндэсний төвшөнд нэвтрүүлэх. Ийм ерөнхий бол одоо процесстэй юм байна. Хэлбэрийн ажил. За ингээд төгсгөлд нь бол энэ чиглэл 3 дээр бол энэ ахлах сургуулийг төрөлжүүлэхтэй холбоотой бол ажил замын зургал дээр тавьсан байсан. Энэ бол их чухал ажил байсан. Үүн дээр бол манайх 10-аас 11-р ангийн байгалийн ухаан математик болон мэрэгжлийн одоо төрөлжсөн ахлах сургуулийн одоо сургалтын хөтөлбөр гэдэг зүйлээ одоо ингэж боловсруулад тодорхой сургуулиудтай гүр за Баянзүрх дүүргийн 157 хан уул дүүрэг дээр Хөвсгөл аймаг Дэлгэр мөрийн зохицлого сургууль байж байна. За ингээд Төв аймгийн политехник коллеж дээр бол энэ ахлах сургуулийн төрөлжсөн ахлах сургуулийн хөтөлбөрийг болоод туршсан. Өөрөөр хэлбэл бид нар энэ ахлах сургууль гэдэг концепцийг гаргаж тавихгүй бол энэ хөтөлбөрийн зах зээл дээд боловсролтой уялдахгүй. Ингээд энэ цаашаагаа бол ажиллах хүчний асуудал дээр очиж гэж асуудал үүсгэж байна гэдэг дээр бол одоо шийдэл хийх оролдлого байсан. За ингээд бол энийг бол ямар дүгнэлт товчхон дүгнэлт гарсан бэхээр манай улсын урт хугацааны болон дунд хугацааны төлөвлөгөөнд туссан бүсчилсэн хөгжлийн үзэл баримталтай нийцүүлээд тодорхой бүсүүдэд бид нэр тодорхой чиглэлд нь ахлах сургуулийг бол байгуулах боломж байна. Гэхдээ энэ нь бол цаг хугацааны хувьд бол ийм байдлаар явах нэ гэдэг боломжит хугацааны төлөвлөлттэй хамт бол ингээд санал болгоцсон байж байгаамаа. Тэгээ ингээд мэдээлэл солилцох боломж олгосонд бас дахин талархал илэрхийлээд бас ингээд анхаар сонссонд та бүхэндээ баярлалаа.